үхлийн урлаг гэдэг бясалгал. Энэ бясалгалыг бас дээр дунд зууны түүтийн ламнаар хийдэг байсан. Ганцаараа өөрөө сууж тэгээд ингэж бясалгадаг байсан. Үхлийн гүн ухаан, үхлийн урлаг гэж нэрлэсэн. Тэгээд өдөр болгон бясалгаад бид нар бас энэ аргыг суралцвал тэгвэл тэр тухайн өдөр бид нар ирч хүчтэй, тэгээд сэтгэл хөдлөл дандаа эрг сэтгэл хөдлөөр харах болно. За тэгээд энэ бясалгалыг хийхин тулд бид нэр өөрийгөө бэлтэн. Өөртөө айл болох эвтэйхэн тухтай байхаар хэвтээд нүдээ анив. Тэгээд нөгөө ертөнцийн босхоос цаашаа шагаанав. Таны хараа, таны чандар дээр тусаж, та өөрийн амьдралын бүх ил шат үеийг эргэн дурсаж бодолдоо уусаж байна. Таны амьдрал тохиолдсон амжилт ба гай зовлон, айдас ба баяр баясгал, ядарч туйлдсан байдал ба мөнхийн зөрчил тэмцэл, амьдралын шатаар хурдан өгсөж, мөрөөдөл, хүссэн зүйлдээ хүрэх гэсэн яарсан оролдлогууд, хайр инрэл ба зэвүүцэл, өдий хүртэл амьдралыг амьдрал болгож ирсэн зүйлс. Тэгээд энэ бүгд салхиар газарт чандар болон хийсэн. Үлсгэл нь харамж сансраар салхигдана. Танай сүүхэн чандрын тань очиухын хэсэг үлдэх ба энэ ямар нэгэн зүйлээс татгалзах болсны бэлэг тэмдэг юм. Амьдралаасаа татгалзах. Таны амьдралаас. Дахин нөгөө ертөнцийн босхны цаадах тэрхүү адаг тоосонсор руу анхааралтай харна. Тэгээд таны амьдралын турш үүрсэн зовлон бэрхшээл бүгд хүнд ачаа болон мөрөн дээрээс дарж байгааг бодно. Таны ухамсар сэтгэхгүй. Би утга учиргүй зүгээр нэг амьдраагүй шүү. Би энэхүү амьд ертөнцид ямар нэгэн чухал байр суурь эзэлдэг байсан шүү гэж хэлж байна. Харин одоо харцаа босхны цаадах адаг чандраас хараага хүчээр салган одоогийн ертөнц рүү анхааралтай шилжүүлээрэй. Мөнхөд үргэлжлэх оршин байгаа юмс. Мод цэцэгс, шувуудын жиргээ, газар дэлхий, тэнгэр түгэх одод, дэлхийг их нарны тусгал, ярай хүүхдийн цанган уйлах чимээг өртөө шингээ, яаран нүүж байгаа уулсыг, амьдрал ертөнцийн бүжгийг анзаар. Энэ бүгд буусганы цаана үлдсэн хүмүүсийн ачаар бий болж тэжээгдэн оюунлаг зүйлсээр дүүрж ирсэн зүйлс. Эцэг их Бурхны бэлгэлсэн амьдрал бол миний өмч мөн. Энэ бүх зүйлс байгаа учраас би бол би гэдгийг би зоригтой хэлж болох юм. Одоо цаашаа бүгдээрээ шүү бодож болно.
өнөөдөр миний амьдрал ямар миний хувьд байгаа вэ? Би зөв амьдарч байна уу? Би өөрийн хүүхдүүдэд үлгэр жишээ байж чадчихна уу? Миний амьдрал тийм урд биш. Би юу үлдээх вэ? Тэгээд хүн болгоны амьдрал яан нансна. Бидний амьдрал бидний гард байгаа. Бид нэр өөрийн гараар бүтээж байна. Одоо энэ тест аргаараа өөрийнхөө амьдралд сэтгэлд бий болсон бүх сөрөг юмнасаа салаад эерэг рүү тэмүүлээ. Өнөөдрөөс эхлээд зөвхөн сайн сайхны бүх зүйлсийг ажиглаж тэргээр амьдрий. Ингэж би эрүүл болж ажиргалтай болж хүүхдүүд тусалж амьдрал ийм сайхан байгаа гэдгийг мэдэрч ажиргалтай амьдралцгаая. Та нар бүгдээрэнд амжилт хүсье.